Сайн байцгаана уу? Эрүүл мэнд болондоо тавтай морил. Өнөөдөр бид дэлхийн нийтээр эрүүл мэндийн супер хүнс гэж нэрлээд байгаа алюминий цооны талаар ярилцах болно. Гэхдээ доктор Эрик Бергийн хэлж буй өнцгөөс буюу арай өөрөөр тайлбарлая. Та алюминий цууг витаминаар баялаг гэж боддог уу? Тэгвэл энэ бол эхний төөрөгдөл юм. Биеийн хэсэг бүр өөр pH буюу өс төрөгчийн үзүүлэлттэй байдгийг санах хэрэгтэй. Хүмүүс хүчлэг ихэлсэн гэж ярихдаа шээс эсвэл шүлсээ шинжлүүлээд хэлдэг. Гэтэл жинхэнэ pH үзүүлэлтийг зөвхөн цуснаас л тодорхойлох боломжтой. Гэвч үүнийг шалгах маш хэцүү. Учир нь цусны шинжилгээ амагц эсэлдэлт явагдаж pH үзүүлэлт нь тэр даруй өөрчлөгддөг. Үүнийг тодорхойлж болох ч их үнэтэй тусдаг. Тиймээс шинж тэмдгүүддээ анхаарах нь чухал. Хэрэг та учрыг нь олохыг хүсвэл интернетээс ацидоз, хүчилшилт болон түүний шинж тэмдгүүд мөн алкалоз, шүлтжилт болон түүний шинж тэмдгүүдийг хайгаад үзээрэй. Ингэснээр та өөрт байгаа шинж тэмдгүүдийг харьцуулж дүгнэлт хийх боломжтой. Тэгэхээр бид цусан дахь pH үзүүлэлтийн тухай ярьж байна. Ихэнх хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт хэд шүлтлэг байдаг. Цус уг нь бар зэрэг шүлтлэг байх ёстой ч хэд их шүлтлэг болчихдог гэсэн үг. Тийм ч учраас алюминий цуу үүнд маш сайн үйлчилдэг. Энэ нь хүчил шүлтийн тэнцвэрийг өөрчилдөг бөгөөд өчүүхэн өөрчлөлт ч асар их нөлөө үзүүлдэг. Учир нь pH бол маш чухал үзүүлэлт. Энэ нь эрдэс бодисыг зөөвөрлөхөд тусалдаг, энзимүүдийг идэвхжүүлдэг, бамбай бочирхайн үйл ажиллагааг дэмждэг, бодисын солилцоог хурдсгадаг гэх мэт олон үүрэгтэй. Одоо цууны хүчит рүүгээ илүү наривчлан оръё. Цооны хүчлийн pH үзүүлэлт нь 2.5 буюу маш хүчлэг байдаг. Энэ нь таны ходоодны шүүснийхтэй бараг ижил гэсэн үг. Ходоодонд ийм өндөр хүчлэг орчин байх нь төгс нөхцөл юм. Хүмүүс тээж хорсолт, хүчлэг гулгалт, хоол шингэхгүй байх зэргийг ходоодны хүчил ихэснээс боллоо гэж андуурдаг. Үнэн дээр энэ бүхэн нь ходоодны шүлтлэг чанар ихэснээс хүчил багтснаас болж улаан хоолой хавхлаг хаагдахгүй байгаагийн шинж юм. Хэрэв таны цээж хорсож гулгиж байгаа бол жаахан алюминий цуу уугаад үзээрэй. Шууд л дээрдэх болно. Дээд хавхлаг хаагдаж ихэснээр хүчил дээшээ гахаа болно. Энэ нь гулгих, цээж хорсох, хоол шингэхгүй байхад нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр бидний нас ахих тусам 50, 60, 70 хүрэхэд ходоодны pH ихсэж улам бүр шүлтлэг болдог. Тиймээс нас ахих тусам уураг болон эрдэс бодисыг шингээхийн тулд бидэнд хүчил илүү их хэрэгтэй болдог. Шүлтлэг орчинд кальц болон бусад эрзүүд урдын шигээ шимэгдэхээ байлдаг. Ингээд юу олдог вэ гэвэл кальций биеийн зөөлөн эдүүдэд хоримтлагдаж эхэлдэг. Үүнээс болж кальцийн шохоожилт үүсдэг. Үр дүнд нь настай хүмүүс хөшөөн болох, үе мөчний өрөвсөл, артрит, үений уутны өрөвсөл, бүрсит зэргээр шаналдаг. Нүдэнд кальций хоримтлагдвал болор цайх, катаракт, үе мөчөнд хоримтлагдвал артрит, мэдрэлт нөлөөлвөл неврит, бөөр болон цүсэнд чулуу үүсэх, шүдэнд чулуу үүсэх зэрэг асуудлууд гардаг. Энэ бүх асуудал pH алдагдсанаас буюу алкалоз, хроникийн хид шүлтжилтоос үүдэлтэй байж болно. Ийм тохиолдолд би кальцийг гадагшлуулахын тулд тосон дуустдаг амин дэмүүд, жишээ нь витамин D болон K2 хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ энэ бичлэгт би зөвхөн pH үзүүлэлтийн тухай ярьж байгаа. Шүтлэг чанарыг ихсвэхний шалтгаан бол стресс юм. Ийм үед хийж болох хамгийн буруу зүйл бол шүлтлэг ус, алкалайн ус уух явдал юм. Шүлтлэг ус ууж болох ч биеэ бүр 8 эсвэл 9 pH хүртэл шүлтжүүлэх хэрэггүй. Энэ нь биеийг уламд ордуулна. Бөөрийн дэд бочирхайн стресс болон өндөр кортизолоос болж шүлтлэг чанар ихсэхэд организм кальцийг шингээж чадхаа болдог. Мөн та H+ гэдэг маш чухал зүйлээ алдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл бөөрийн дэд бочирхайн хямралаас болж энэ хүчил шээсээр гадагшилж улмаар бие хид шүлтлэг болдог. Тэгэхээр стресс хүний биед ямар хүчтэй нөлөөлдгийг хараарай. Хид шүлтлэг болсон бие махбод кальцийг шингээдэггүй. Тэр кальцийг хоримтлагдаж бүх зүйлийг бүгэлдэг мөртлөө биед шимэгддэггүй. Ингээд таны зүүнүүд татаж эхэлнэ. Хүн стресстэй үед нүдэн таттыг анзаарч байсан уу? Яагаад идэв мэдвүү? Учир нь pH өөрчлөгдөж хүн кальцийг шингээж чадахгүй болсноос кальцийн дутагдалд орж байгаа хэрэг. Та кальций ууж болох ч pH хэвийн биш бол үр дүн гарахгүй. Таны нүд татаад байвал алюминий цуу уугаад үзээрэй. Тэгэнгүүт бүүм pH буурч хүчиллэг нэмэгдэж, кальций шимэгдэж нүд татгаа болно. Шүрмэс татах үед ч мөн адил.
Алюминий цуу бол кальцийг идэвхжүүлж шүрмэс татагтыг арилгах шилдэг арга юм. Мэдрэлийн өрөвсөл, ялангуяа хүчтэй мигрен өвдөлт, үе мөчөөр тэнүүчилж өвддөг артритийн үед алюминий цуу уувал өвчин намдана. Стресс нь хэд шүлтжилтэд хүргэдэг. Та хүчлээ алдна, мөн калийг алдна. Тийм ээ, би калийн тухай ярьж эхэллээ. Учир нь энэ бас маш чухал сэдэв. Хэд шүлтжилт нь калийн алдагдалд хүргэдэг. Харин кали алдагдах нь биеийн шүлтлэх чанарыг улам нэмэгдүүлдэг. Ийм л харилцаа хамааралтай. Зарим хүмүүс алюминий цуу уухад кали нэмэгддэг гэж ярьдаг ч ол учир нь үүнд биш. Алюминий цуу нь биеийн дэх калийн хэмжээг шууд нэмэгдүүлдэггүй. Харин түүнийг алдгаас сэргийлж тогтоож өгдөг. Хүчлэлийг нэмэгдснээр калид сайнаар нөлөөлдөг юм а. Калийн дутагг юунд хүргэдгийг одоо хэлье. Цусны даралт ихсэх, өтгөн хатах, суйлдах, ядрах, зүрхний хэм алдагдах зэрэгт хүргэдэг байна. Алюминий цуун даралт ихсэх, өтгөн хатах, ядрах, аритмийн үед тусалдаг гэж та сонсож байсан байх. Энэ бүхэн нь алюминий цуу биед калийг тогтоож үлдэхэд тусалдагтай холбоотой. pH-ийн түвшин зохих хэмжээнд очисноор гинжин уруул явагдаж бүх зүйл сайжирдаг. Зарим хүмүүс уургийн коктейл их уух, эсвэл Аткинсийн дэглэм гэх мэт уураг ихтэй хоолны дэглэм баримталдаг. Уургийн солилцооны явцад гуанидин гэх бодис ялгардаг. Гуанидин гэдэг нь амин хүчлийн задралын явцад үүсэх бүтэцтэй ойролцоо нэгдэл юм. Энэ нь мэдрэлийн таталт, мэдрэлийн өрөвсөл, хүнд хэлбэрийн үе мөчний өрөвсөлд хүргэж болзошгүй. Хэрэв та кето дэглэм барьж их хэмжээний уураг хэрглэж байгаа бол үе мөч хөших, артритаар өвдөх магадлалтай. Тэгэхээр ийм үед алюминий цуу бас уугаарай. Энэ нь гуанидиныг гадагшлуулахад тусарна. Алюминий цуу нь элэг болон бие махбодод хит ихэзэн уургийн солилцооны бүтээгдэхүүнийг цэвэрлэх ерөндөг болд юм а. Тэгэхээр энэ хүчил буюу алюминий цуу нь эрдэс бодисын шимэгдэлтэд, кальцийг хөдөлгөөнд оруулахад, уургийг сөрөг үр дагаваргүйгээр шингээхэд, дахлааны системийг дэмжихэд тусалдаг. Дахлааг яг яаж дэмждэг талаар хэлье. Хүмүүс ханиад вирус хүрэхээрээ витамин С уудаг гэж та сонссон байх. Үнэн дээр витамин С өөрөө биш, харин түүний хүчиллэг чанар нь л тусалдаг юм. Ихэнх тохиолдолд хүмүүс жинхэнэ витамин биш, хуурамч витамин С буюу аскорбины хүчлийг уудаг. Энэ нь жинхэнэ витамины комплекс биш юм. Магадгүй үүнтэй мөн л олон хүн санал нийлэхгүй байх л да. Гэхдээ синтетик витамин С аскорбины хүчил болон эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авдаг. Эрдэнэ шиш болон түүний цардуулт ч аскорбины хүчилд ч ямар ч витамин С байдаггүй. Витамин С байхгүй зүйлсийг холиод яаж аскорбины хүчил гаргаж аваад түүнийгээ витамин С гэж нэрлэж болох вэ? Энэ бол хуурамч зүйл. Витамин С болон аскорбины хүчлийн жинхэнэ ашир тус нь дархлааг дэмжихэд шаардлагатай хүчил болж өгдөгтлээд юм. Түүний оронд цууны хүчил уух нь хамаагүй илүү ашигтай. Ханиад хүрэх, халуурах, вирусын халдвар авах үедээ алюминий цуу хэрэглээрэй. Энэ маш чухал шүү. Алюминий цууны жинхэнэ ашиг тус нь хит шүлтлэг биеийг эсэлдүүлж, хүчиллэгжүүлж өгдөгт оршино. Одоо би танд өөрийн тогтмол уудаг ундаага хэрхэн бэлтгэхийг зааж өгье. Жор маш энгийн бөгөөд танд туршиж үзхийг зөвлөж байна. Хэрэв та турах хүсэлтэй бол энэ ундааг хоол идэхийн өмнө өдөрт 3 удаа уул, бамбай бочирхайг идэвхжүүлж, ходоодны хүчилийг нэмэгдүүлснээр хамаагүй үр дүнтэй турах болно. Хэрэв таны бодисын солилцоо маш удаан бол жороос цангис жимсний шүүсийг хасаарай. Эхний жор 1. Алюминий цуу 1 цайны халбаг, эсвэл бүр 2 цайны халбаг. Алюминий цууг 250 мл устай холино. Үүнийг хоол бүрийн өмнө ууна. Зарим хүмүүс хоолны өмнө усууж болохгүй гэдэгч энэ бол хүчлэг ундаа учраас ходоодны хүчин шүлтийн тэнцвэрийг хадгалахад тусална. Дараагийн орц бол дэлгүүрүүдээр зарагддаг, шахдаг химоны шүүс. Алюминий цуутай 200 мл усан дээрээ 1 цайны халбаг хийн. Өөр төрлийн химоны шүүс байсан ч болно. Эсвэл зүгээр л химон шахаж болно. Би жаахан тансаглах дуртай болохоор л энэ шүүсэн дуртай байдаг юм. 3 дахь жор бол 200 мл усан дээрээ 2 цайны халбаг алюминий цуу мөн цангис жимсний шүүс cranberry juice нэмнэ. Шашгыг нь заавал уншаарай. Энэ нь зөвхөн цангис жимсний шүүс байх ёстой. Усан үзмийн эсвэл алюминий шүүстэй хойсон байж болохгүй. Тэдгээр нь илүүц юм. Ингээд ундаа маань ерөнхийдөө бэлэн боллоо. Хэрвээ энэ ундаа танд амтгүй санагдаж байвал таны биед хэрэггүй байх магадaltaй. Харин хэрэгтэй байвал та уламж уумаар санагдаж уухад биетэн сайжрах болно.
Энэ ундааг хоолны өмнө уугаад биетэй нь хэрхэн дээртгийг мэдрээрэй. Танд амжилт хүсье. Сэтгэгдэл хэсэгт үр дүнгээ хуваалцаарай. Дараа уулзцгаая. Баяртай.